За сайн байцгаана уу? Өнөөдөр арай нэг сонирхолтой түүх маягийн бичлэг оруулъя. Тэгээд энэ бол пастатай холбоотой нэг ялангуяа одоо дэлхийн хамгийн агуу түүхтэй лойл болох Сан Марзаногийн талаар түүнчлэн одоо маргарита пицца брэнд хэрхэн үүссэн талаар ярьж өгье. За Сан Марзано бол үнэхээр гайхалтай сорт. Италийн ерөнхий сайд одоо нэгдээ хэлсэн байдаг. Дэлхийн помидорыг бол одоо ерөөсөө л хоёр хуваана. Нэг нь Сан Марзано, бусад нь одоо бусад помидор юм аа гэж. Тэгээ тэр нь ч бас үнний ортой юм. Яагаад гэхээр Сан Марзаног бол тойрч одоо хамгийн их мөнгө эргэлдэж идэг. Хамгийн их дуулан шууган дэгдэж идэг. Тийм гайхалтай сорт байна. За энэ бол галт Марзано гэдэг нэг хувилбар нь байгаа. За хамгийн анх бол одоо 1770 онд тухайн үед бол Перу улс тусгаар тогтноог байсан. Тэгээд Перугийн аман захирагч одоо одоогийн Италийн одоо Неаполь мужруу Неаполийн вант улс руу одоо энэ үрийг явуулсан байдаг. Бэлгэнд Сан Марзаногийн үрийг. А тухайн үед бол одоо Наполи хот гэж байдаг шүү дээ, тэ. Везуве уулын одоо бэлд байдаг. Тэгээд Италийн Неаполийн вант улсын захирагч бол аваад одоо Сул Сарно гэдэг Везуве уулын зүүн тал бэлээр өрсдөг тийм жижигхэн горих байдаг. Одоо ч гэсэн маш алдартай. Тэгээд тэр хавийн тариаланчдад одоо үрийг өгсөн байгаа юм Сан Марзаногийн. За эндээс л ер нь түүх эхлэндээ. Везуве уул бол Европын одоо хамгийн аимшигтай галт уулуудын нэгд бол зүй ёсоор тооцогддог. Юу вэ гэхээр Помпей хотыг бол сүрүүлснийг та бүхэн мэдж байгаа дэлбэрээд. Тэгээ тэр хавьд нь бол их хэмжээний одоо галт уулын лав урсаж одоо хөрсийн галт уулын тийм шороогоор хөхөрлөг шороогоор одоо баяжуулж өгсөн. Тэр нь одоо ч гэсэн байдаг. Ер нь бол түүхэндээ 3 хотыг устгасан гэж бичигдсэн байдаг. Тэгээд тэр хотод бол одоо анхны энэ Сан Марзано жижигхэн тосгон л доо Сул Сарно гэдэг. Тэр тосгонд бол одоо энэ лойлыг анх тариалж эхэлсэн байдаг бахнэ. За тэгээд италичууд бол юмыг бол өөрөмшүүлэлтэй одоо их гайхалтай. Жишээ нь лойлийн пастаны их орон гэж ярьдаг. Тэгээд яалтчгүй одоо 1856 онд бол Чирио гэдэг компани бол дэлхийн хамгийн анхны пастаг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Тэрний дараа бол одоо Хайнз бол Америкт пастаг бас үйлдвэрлэж эхэлсэн байдаг 1870-80-аад оны үед. За пастаны түүх бол Сан Марзанотой салшгүй холбоотой. Яагаад гэхээр хамгийн гоё Сан Марзано пастаг бол Сан Марзаногоос гаргаж авдаг гэж үздэг. Яагаад гэхээр Сан Марзано бол ийм одоо шүүс бахтай, махлаг бүтцтэй. Тэгээд харьцангуй хүчлэлэг. Ерөөсөө ингээл тэр чигээрээ мах үр байхгүй. Ийм бүтцтэй. За яг өнөөдрийн байдлаар бол Сан Марзаногийн хэд хэдэн төрөл байдаг. За жишээлбэл Сан Марзано 1, Сан Марзано 2, 3, Эскатлон, тэгээд Блүү Марзано гэх мэтчлэн ер нь 10-аад төрөл байгаа ах шүү. Гэхдээ энэ бол одоо жишээлбэл ямар нэгэн өвчин төсвөртэй болох гэж те илийжүүлэх аргаар гаргаж авч олшруулсан эсвэл тухайн бүс нутагт одоо тариалт нь цаг уурт нь зохицуулах тул тааруулахын тулд гаргаж авсан тийм сортууд байгаа. Гэхдээ анхны Сан Марзано бол одоо ч гэсэн байдаг. За пиццатай яагаад холбогддог вэ гэхээр мэдээж Сан Марзано бол тухайн үедээ одоо пастаг хамгийн боломжийн лойл байсан. Хүчлэг учраас тийм амархан мууддгүй лаазалцгаар. Тэгээд 1850-ад оны үед бол Италид анхны пицца бол дөнгөж үүсч эхэлсэн байдаг. Одоо
пенса гэдэг юм хавтгай гамбир шиг талхан дээр одоо гамбирал пенса гэж нэрлэдэг байсан юм шиг байна. Тийм талхан дээр одоо лойлын паста ч юм уу лойлыг өөрийн тавиад ингэж идэж хэргэлдэг байсан. Тэгээд зарим тохиолдолд бол одоо цугт нь ингээд пэчэнд шарах шүүгэнд хийгээд ингээд болгож идэж хамгийн анхны пицца үүссэн байгаа. За дэлхийн хамгийн алдартай пиццаны нэг нь бол яах аргагүй одоо маргарита байгаа. Маргарита пиццаны түүх бас их гоё. Самарзанатай бас яах аргагүй холбогддог пиццаг одоо дэлхийн нийтээр түгээхэд бол маргарита пиццаны төрөл их өөрөг гүйцэтгсэн. Тэгээд хамгийн анх одоо хэрхэн жорыг гаргаж авсан талаар бас бяцхан түүх дурдъя. 1851 онд Итали улс одоо нэгдээд их олон бант улс байж байгаад нэгдмэл Итали улс болсон. Тэр үед бол одоо Сардинийн бант улсын гүнж Маргарита бол Умберто 1-р хаантай гэрлэж одоо Италийн анхны хаан хатан хоёр нэгдсэн Италийн одоо анхны хаан хатан хоёр болсон байгаа. Тэгээд тухайн үед бол одоо одоогийн Неаполь хотод очиж амарч исэн байгаа зууныхаа амралтаар 1889 онд. Тэгээд одоо уудаад гэх юм уу да тий ихвчлэн одоо Францын хоолыг иддэг байсан. Тэгээд уудаад одоо хотын гудмаар алхал зэтэл Рафаэль Эспозито гэдэг нэг одоо пиццаны газар ажилладаг залуугийн хажуугаар явахад ингээд амар олон хоочролцсон байсан. Тэгээд одоо Маргарита бол урилга өгсөн байдаг. За манай хааны ордонд очиж одоо пицца хийж өгнө үү гэд. Рафаэль Эспозито бол 3 пицца авч очсон байдаг. Нэг нь бол одоо гахаамхтай, нэг нь одоо чидүүн жимстэй. Яг одоо бидний яриад байгаа маргарита пицца бол одоо сайхан томатны пастатай тэгээд энэ ч ямар ядгатай бэ. Яг дараа нь хасч нь үз тээ. Тэр нөгөө нэг юуны чинь юу өгдөг лээ. Пиццанд хийдэг бэлгийг. Зэрэлээ. За хэллээ шүү. За тэгээд Рафаэль Эспозитогийн 3 дахь одоо буюу Маргарита таалагдсан пицца нь бол томатны соус тавиад одоо мэдээж самарзаногийн соус тэгээд хажууд нь базилик хийгээд тэгээд моцареллагаар ингээ сайхан бүрж өгсөн. Тийм жороор одоо пицца хийж өгч тэр нь их таалагдчих л дээ. Тэгээд эндээс юу н хамаг юм ихсэн. За 2-3 хоногийн дараа Рафаэль Эспозито бол бас их сэргэлэн хүн байсан гэж ярьдаг. Тэгээд одоо Маргаритагийн албаны даргаартай нь уулзаад та одоо бидэнд ийм бичиг хийж өгөөч. Хатан хаан Маргарита одоо бидний пиццаг таалсан гэсэн бичиг хийж өгөө. Энэ бол одоо биднэрт одоо ихэхэн үнцэнтэй зүйл байх болно гэж хэлсний дагуу бол хийж өгсөн байдаг гэж түүхэнд бичигдсэн. Тэгээд Рафаэль Эспозито насахад одоо үеэл дүүдээ бол өөрийнхөө бренди пиццерия бренди гэдэг пиццаны газрыг худалдаалсан байгаа. За одоо хүртэл бол тэр Неаполь хотын гудамд бол брендигийн пиццаны одоо мухлаг ажиллаж идэг. Тэгээд тэр дотор нь орохоор ингээд нөгөө албаны даргын өгсөн юу байдаг гэж байгаа юм. Одоо бичиг гэх юм уу, батламж гэх юм уу те 1889 онд одоо хаан Умберто 1 болон Маргарита 2 одоо энэхүү пиццаг идчихсэн, таалсан. Тэгээд Маргаритаг таалд нийцсэн учраас одоо Маргарита пицца гэдэг нэр өгье гэд. За тэр бичиг байдаг юм байж. Ер нь бол пиццаг одоо паста түгэхэд бол дэлхийн 2 дугаар дайны үед одоо Италид байлж исэн Америк зэргүүд
холбооны зэргүүд одоо нутагтаа буцаж очиод бас энийг маш сайхан дэлгэрүүлсэн гэж үздэг. Тэгсэн нэг сонирхолтой баримт гарч ирсэн байгаа одоо. Саяхан BBC-гийн одоо хоолны түүх судлаачд ер нь маргарита пиццаг одоо үнэхээр 1889 онд хата маргарита идээд ингээд батламж өгөөд үнэхээр тэндээс одоо энэ эхлэлтэй мөн гэдэг талаар нь одоо түүхийн мөшгөлт хийсэн байгаа юм. Тэгээд брендигийн тэр пиццерия бренди гэдэг тэр пиццаны газарт очиод нөгөө батламжийг үзээд тэрэн дээр нь судалгаа хийсэн байгаа. Тэгсэн бас арай өөр болж таарсан. Яг одоо тэр албаны даргын бичгийн хэлбэр нь биш байсан. Тэгээд тэр тамга нь бас зүүндод буландаа дарагддаг бол яг голдон дарсан байна тэр гэж үздэг. Ямар тач бол одоо маргарита пицца бол дэлхийд даяар пицца дарахад их үүрэг гүйцэтгсэн. За тэрний дараан дээр бол одоо 1870-ад оны үед энэ Сан Марзано сортын одоо нэр хүнд жоохон унаж гисэн. Яагаад тэгэхээр яг энэ үед бол дэлхийд дээр нөгөө гибрид ирлид сортуудын ирүү үе гарч эхэлсэн байгаа. Тэгээд илүү олон төрлийн их ургац өгдөг амттай сортууд гарч ирсэн. Энэ үед бол хоромхон зуур одоо унсан нэр хүнд нь тийм их ач холбогдолтой байха болж эхэлсэн. Гэтэл италичууд бол одоо маш сэргэлэн гэх юм уу өөрсдийнхөө одоо энэ нутгийн брендийг ЮНЕСКОд нэгдүгээр бүртгүүлсэн байна. Хоёрдугаарт одоо DOP буюу одоо гарлын үслийн баталгааны гэрчлэгээ гаргаад тэрийг яг сул сарна горхины дэргэд ургасан одоо Сан Марзаногоор хийсэн гэдэг батламжийг одоо пастаны шошгон дээр нааж эхэлсэн байна. Тэгээ энэ буцаад өмнө өсчихсөн. 2010 онд одоо Италийн засгийн газар хуурамч пастатай тэмцэх томоохон кампанит ажил явуулаад одоо зөвхөн 2010 онд ойролцоогоор 13 сая еврогийн одоо өртөгтэй хуурамч пастаг хурааж авч устгалд оруулсан гэж бичсэн байдаг. Зарим мэдээлэл дээр бол одоо 1.2 сая долларч гэж бас бичсэн байдаг. Ямар тач бол одоо бас асар их хэмжээний мөнгө эргэлж идэг гэдэг нь эндээс харагдж байгаа. За тэгээд Сан Марзано бол ойролцоогоор нэг метр 20-с метр 40 өндөртөө ургадаг. Тэгээд дунд эртийн болцтой буюу одоо 75 хоногийн болцтой гэдэг. Тийм учраас бол заавал хүлэмжинд тариалах хэрэгтэй. Тэгээд өвчлөлтгүй их ургац өгдөгөр бас энийг хасаар өвчлөлтгүй их ургац өгдөгөр бас онцлогтой ийм сайхан бомбер байна. За тэгээд ханын зузааны хэдүүлээ харцгаая. 6-7 мм-ийн зузаатай шүүс багтай, үр багтай. Тэгээ Сан Марзаног бол одоо хатаахад бас их тохиромжтой гэж үздэг. Хатаах тусам амтан чангарч дэг. За тэгээд энэ удаагийн бичлэгээр Сан Марзано болон маргарита пиццагийн тухай одоо та бүхэнд ярьж өглөө. Дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.